адуу сарамжгүй гэж азар тавьдаг, айл сарамжгүй гэж аав байдаг гэчээр. Таны хувьд бас Орхон аймгийн Цэцэг дарга за Эрдэнэтийн захирагчийн ажлыг аваад багаас хугацаа өнгөрчлөө. За энэ хугацаанд бас томоохон олон арга хэмжээнүүдийг зохион байгуулан ажиллаж байна. За үүнээсээс онцлоод ярил бас ямар ажлуудыг бас энэ хугацаанд бас хийж хэрэгжүүлв. Ажлаа одоо 4 сар гаргалж байна. Тэгээд нэлээдгүй бас ажлыг хийхээр төлөвлөж байгаа. За өнгөрсөн хугацаанд бас хийсэн ажлууд гэвэл өмнөх ажлуудаа л сайжруулах засах тал дээр явж байна. Тэгээд 2024-28 оныхоо үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулад Эрдэнэт хүний хүчний төлөө урайтай 4 бүлэг 19 дэд бүлэгийн хүрээнд 152 ажил хийхээр за манай засгийн тамирын газрын бол ажиллаж байна. Дээрээс нь 2036 хүртэх хөгжих аймгийнхаа хөгжлийн төлөвлөгөөг тодорхойлоод за ер нь яг юу хийж болох Эрдэнэт яаж хөгжих ёстой гэдэг одоо асуултыг өөртөө тавиад хөгжих боломжит бүх хөлбүүдийг хуулийн дагуу журмын дагуу судлаад ажлын байгууллагуудад явж байгаа. За өнгөрсөн хугацаанд хийсэн ажлууд гэвэл яг төрийн хийх ёстой ажлууд явагдаж байгаа. За санаачилж хийсэн ажлууд бол бас байгаа. За өнөөдөр гэтэл олон улсын эмэгтэйчүүд эрхийг хамгаалах өдрийг өгтаад за 400 ээжүүдийг одоо хүлээн авч соёнгийг ирүүлэх. За энэгээр дамжуулж нийгэмд юу хүргэх вэ гэдэг зүйлийг хальт гаргахыг хичээлээ. За аймгийн стратеги дээр сар болгон Орхон аймгийн аймаг эдийн засгийн нийгмийн эдийн үзүүлэлтийн статистик мэдээ ирдэг. 2024 оны статистик мэдээнээс нэг тоо их анхаарал татаад. Ер нь бол доктортой хөгжлийн гол үзэл баримтлал юун дээр байдیں۔ Улс аймаг Орхон аймгийн юун дээр хөгжих ёстой юм гэдэг хөгжлийнхаа бодлогыг одоо тодорхойлоод явж байгаа. За үүний нэг илэрхийлэл нь өнөөдрийн бас нэг хэрэгжүүлж байгаа ажлын гол хийсэн ажлын маань зохион байгуулсан арга хэмжээний маань ухтхуун ард иргэдэд хүрээсэй гэж бодож байгаа. Энийг цаашаа сайн лавшруул явна. Өнөөдөр зүгээр яг Мартин 8-ыг тохиолдуулаад хийж байгаа арга хэмжээлт. Тэндээс нэг тоо айгүй анхаарал татсан. Манай Орхон аймаг 2024 онд 444 хосууд гэр бүлээ батлуулсан. За 209 хосууд гэр бүлээ цуслуулсан. Тал нь. Тэг бараг нэг 50 орчим хувь. Эний цаана юу вэ гэхээр өнгөрсөн хугацааны нийгмийн салбар руу чиглэсэн орхигдсон зүйлүүд эндээс харагддаг болов гэж харж байгаа. Гэр бүлдэл тийм. Иргэдийн соёнгийг хэрүүлэх ажил. Тэгэхээр гэр бүл доктортой явж ээж тэр гэр бүлээс зөв хэмжээтэй хүмүүс гарч байна. Би өөрөө 4 хүүхэдтэй тэр гэр бүл цуцлсан 209 хосоос харахад 3-аас 10 жилийн хугацаанд одоо гэр бүл бийсэн хүмүүс гэр бүл цуцлсан байна. Тэгээд энд чинь заавал гард нь үр хүүхэд явдаг. Айл өрхийн ад жаргал бол үр хүүхэд байдаг. Тийм учраас үр хүүхдүүд өнчрөх тэндээс буцаад Орхон аймгийн Монгол улсын иргэдийн улсын хүүхдүүд ямар хүүхдүүд төлөвшөх болоо гэдэг. Ийм учраас өнгөрсөн хугацааны хийсэн 18 дэд хөтөлбөрийг нэгтгээд хүн амын нийгэмлөө чиглэсэн нэг цогц хөтөлбөр боловсруулад манайхаа ажиллаж байгаа. Одоо 2025 оны 3 сарын 25-ны өдөр аймгийн иргэдийн хурлаар батлах гэж зорж байна. Эмэгтэйчүүд чиглэсэн, охтууд руу чиглэсэн, эцэгчүүд рүү чиглэсэн, эрчүүдээ чиглэсэн, за салбар салбарын сектор рүү чиглэсэн ийм хөтөлбөрийг цогцоор шийдээд бие биентэйгээ уялдаа холбоотойгоор авч явахыг зорж байгаа. Адуу сарамжгүй гэж азар тавьдаг, айл сарамжгүй гэж аав байдаг гэчээр айл бүхэн элэг бүтэн азаргалтай байж тэндээс зөв нийгэм, зөв хөгжил гарч ирэх хэрэгтэй гэж хардаг учраас өнөөдрийн одоо соёнгийн гэрүүлэх ажлыг эхчүүд эсэглүүлээд эрд цэргийн бэрээс аавууд руу чиглэсэн. За тэгээд цаашдаа хөтөлбөр батгсны дараа
дараа дараагийн хөтөлбөрийнхаа дагуу аргамж авч явах ийм бодлогыг одоо барьдаа гэж бодоод ингэ явж байгаа. Тийм учраас л энэ гэр бүл доктортой байж ээж улс орон аймаг доктортой хөгжих хэрэгтэй байхгүй. Миний хувьд гэж боддог. Тийм учраас энэ нэг би хамгийн түрүүнд барьж өнөөдрөөс эхлээд ажиллаа ингээд өнөөдөр зохион байгуулсан ажиллаас ингээд явж байгаа. Тийм учраас бидний бодлого бол хүн амын нийгэм төвчилсэн цогцны бодлоготой бие бинийгээ дэмжсэн, бие биентэйгээ уялдаа холбоотой, бие биенээсээ шалтгаалсан үр дүн гардаг. Ийм одоо хөтөлбөрийг боловсруулаад явж байгаа. Өнгөрсөн хугацааны соён гэгэрүүлэлттэй ажил бол орхигдсон. Монгол төр чигээр соён гэгэрүүлэх. Одоо дээр үед бол баригад багууд дээр урлагийн тоглолтууд байнга явуулдаг гэсэн. Иргэдийг соён гэгэрүүлэх гэсэн. Түүхийг хийгээд харах юм бол Монгол улс тулганаас салгаж 30-60 жил зарцуулсан. Ийм түүхтэй юм билээ. Тэгэхээр бид нар иргэдийг маш зөв соён гэгэрүүлэх хэрэгтэй. Тийм учраас их 3 жил Сэрмийн төлөвлөлт чиглэсэн соён гэгэрүүлэх ажлыг үе шатаагаар зохион байгуулахаар зорж явж байгаа. 209 хос салсан байна гэж юм тий. Энэ та бас буурсан байх үзүүлэлт бол байх л. Тэрний чиглэл бид нар энэ гэр бүл гэж ямар үн цэнтэй гэр бүл зөв аав ээж зөв явж ээж өөр хүүхдэд зөв төлөвшин. Тэгэхээр хайр халамжаар дутсан хүн одоо нийгэмд ямар байдлаар одоо насан туршээрээ те ажил төрөлтөөр гараад сурч бослохоор ямар хүн болох вэ? Аз жаргал элэг бүтэн дүүрэн яваа айлрын хүүхдүүд яаж явах вэ те? Тийм учраас энэ заавалчгүй орхигдсон зүйл өнгөрсөн хугацааны орхигдсон 20 жилийн юмыг л бид нар соён гэрүүлэх ажлаар сурчлаа. Тэгээд бус хөтөлбөрийнхаа дагуу олон ажлыг зохион байгуулах гэж зорж байгаа. Ингээ ярилцлагуудыг авч исэн өмнөх одоо засаг болон аймгийн иргэдийн уралд гээл те. Гэтэл яг энэ төрлийн асуултыг би асууж исэн. Ер нь юм ажил яриа яг тэншиг энэ хүн рүү чиглэсэн буюу яг тухайн гэр бүл рүү чиглэсэн ийм ажил хамгийн түрүүнд асуултанд хариулж исэн тохиолдол ер нь байхгүй гэгүнд санагдчихлаа л да. Тэгэхээр бас маш зөв алхнаас эхэлж байна гэж бодож байна. Тэгээд иргэдийнхаа өмнөөс бас баярлалаа гэж танаас хэлье. Тэгээ таны хувьд бол өмнөх 8 жилийн хугацаанд бол Жаргалан сумын сударгаар ажилласан. 4 сарын хугацаанд Орхон аймгийн сударгаард ажиллаж байна. За мэдээж хүн амыг хараад үзэх юм бол багаас их рүү багсан хүн ам ингээ те удирдах явах гэж байна те. Ялгаагаас ямар байна те. Та бол Жаргалан сумыг бол баг нүдэ энерч хамаагүй мэдж байгаа. Орхон аймагтай бол таас амьдарч байгаа бас зохимжоо мэдж байгаа. Гэхдээ засаг даргын гэдэг одоо суудлал дээрээс бол одоо анх удааас харж байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь Орхон аймгийг цаашаа хөгжүүлэхэд ямар зүйлүүд бас байна. Жаргалантыг бол та бол зохимжинд бол 8 жилийн хугацаанд бол нэлээдгүй бас хөгжлийн одоо түвшинд бол хүргэсэн гэж бас харж байгаа. Тэгэхээр бас Орхон аймгийн тухайд ямар байна? Манай сумыг одоо 26 дахин томссон тийм билээ. Сум баггүй. Тэгэхээр Монгол улсын хэмжээний одоо 3 дахь том хот тийм. Тэгэхээр дархны 2 дахь орхны 2 дахь 3 дахь гэдэг. Яг эдийн засгийн үзүүлэлтээр ч юм уу хүн амаараа нэг 2 гэж ангилахгүй л байна л та. Зүгээр яг монголчуудын өөрсдийн хэлдэг. Эдийн засгийн үзүүлэлтээр бол Орхон аймаг ягарахгүй нийслэлийн араас орж байгаа учраас 2 дахь гэж магадгүй тийм. Ер нь бол Монгол улсын хөгжил гэхээс илүүтэй за хурцтай хөгжиж байгаа улс орнуудыг жишг болчих хотуудыг судалж байгаа. Вэж өрнө эдийн засгийн хүн ам зүйч мэргэжилтэй учраас тооцоо судалгааг их анзаарч явдаг. Тийм учраас өнгөрсөн хугацааны энэ хотуудын хөгжлийг харахаар чинь Солонгос ч юм уу, Хятад ч юм уу тийм маш хурдан хугацаатай хөгжсөн. Хөгжөлтөө нөгөө хөгжлийн гол 3 конец байхгүй. Нэгд нь байгаль орчин, хүн ам, эдийн засаг. Тэгэхээр хөгжсөн орнуудыг харахаар эдийн засгийн төрөлөөр барьсан. Байгаль орчноо орхитуулсан, бодлогыг багасгацсан, хүн ам зүг орхигдсан. Тэгээ эргээд одоо юу гэхээр Солонгос ажил хөдөлгөөний үгүй ажиллах хүчингүй болж байна. Хятад бас ажиллах хүчингүй болж байна. Европчууд бас ажиллах хүчингүй болж байна.
Тэгэхээр энэ хөгжлийг харж байгаа бол хүн ам зүгээ байгаль орчноо эдийн засаг харах хэрэгтэй. Нэгт бид эдийн засгийг харж болохгүй. Заавалчгүй байгаль орчинтойгоо тасан зогсож одоо нэг бүх хөгжиж байгаа оронгууд буцаагаад нэгдсэн үндэсний байгууллага дэлхийн банкуудад татвар төлдөг. Ягаад гэвэл тэд нар хэмжээг ялгарулж байгаа учраас одоо ногоон хот болох хөлөмжийг багасгах заавалжгүй татвар хэмжээг төлж байгаа. Тэгэхээр бид нар энэ дээр суурилсан эдний одоо бодлого хөгжлийн бодлогыг тодорхойлсон зүйлүүдийг судалж хагаад энэ гурван зүйлийг заавалж орхитуулахгүй явах юм байна. Угаасаа хүссэн зүг эдийн засгаа нэгт барих юм бол бид нар ирээдүйд ажиллах хүчгүй болчихно. Тийм учраас бид нар хүн дагаж одоо хуучин бол зам дагаж хөгжүүлдэг шиг хүн дагаж хөгжүүлдэг. Хүн хаана төлөвлөж тэнд хөгжиж явна. Тийм учраас хүн ам зүг бид нар барих хэрэгтэй. Хоёрд бид нар байгаль орчинтойгоо зохистой ажиллах хэрэгтэй. Тэгвэл байгаль орчныг хэдс үдгээд байгаа юм бол хураашилтаа болно, цөлжилттэй үүснэ, буцаа цөлжилттэйгээ тэмцэх гэж эдийн засаг нь хямрах хэрэгтэй байхгүй. Тэгээд бид нар энэ гурван хөгжлийн хөгжиж буй орнууд болон хөгжингүй орнуудын одоо манайхан судлаа бид нар ч өөрсдөө судлаад ингээд ажиллахад бид нар хүн амаа өсгсөн эдийн засгад хэлсэн байгаль орчинтой ээлтэй ийм зүйлүүд л анхаарлаа хандуулж бодлого тодорхойлох юм байна гэж бодож байна. Иргэдийн эрүүл мэнд рүү чиглэсэн ер нь ажлуудыг та ер нь хийж хэрэгжүүлэе гэж бодож байна. Эрүүл мэндийн салбарт бол яалч өргөнгө оруулалт бол байх нь бас зүйтэй байх. Тэгэхээр онцлог зүйлүүд ер нь юу хийх гээд байгаа вэ? Ер нь бол хүний хамгийн нэгт барих юм бол эрүүл мэнд байхгүй тий. Эрүүл хийж л хүн ажил хөдөлмөр хийж амьдралаа авч байгаа тий. Бус нийгмийн салбарт бас тусдаа тэмтэй явах хэрэгтэй. За эх жилүүдэд өнгөрсөн жилүүд ч гэсэн эрүүл мэндийн салбарт нэлээдгүй бас олон хөрөнгө оруулалтыг бүтээн байгуулалт хийгдсэн байна. За засгийн газар ч гэсэн одоо төлөвлөлийг саруулах үүднээс зөвхөн хүн амын шилжилтийг ажлын байр нэмэгдүүлээд хот төлөлтийг зөв авч явах гад хөдөө орон нутгийнхаа бүсчилсэн хөгжлийг бариад байгаа ч гэсэн эрүүл мэндийн салбарыг давхар авч явж байгаа. Одоо Орхон аймаг 2025 онд гэтэл хавдрын тасаг байгуулна. Тэгэхээр Улаанбаатар хотод эрүүл мэндийн шугамаар очиж байгаа хүмүүс маань бүсийн хэмжээндээ бүсийн онцлогын хэмжлэгийн төв дээр хэмжлүүлэх боломжийг бидэд нээж өгч байгаа. Эрүүл мэндийн сайдтай хамтраад хамтраад. За эрхчлүүдэд болохоор бид нар хэрэгтэй тоног төхөөрөмжүүд боловсруучны асуудал дээр анхаарлаа хандуулна. Дээрээс нь бүсийн онцлогын хэмжлэгийн өргөтгөлийн асуудлыг хийн. За хоёрдугаар болохоор тэнд бэлдэх соёлогчийн сургууль байгуул дотор байртай байгуулах зорж байгаа. Тэгээд мөн одоо орчин үеийн тоног төхөөрөмжийг худалдан авч тэнд одоо боловсруучдуудыг сургах талаас нь эрүүл мэндийн газартайгаа одоо бүсийн онцлогын хэмжлэгийн төвтэйгээ нийгмийн бодлого хэлтсэн маань бодлого тодорхойлоо явж байна. Тэгээд одоо зөвлөх хүчтэйгээр бид нар шаардлагатай барилгын зургуудыг бол хэлүүлэх гээд ажлын даалгавар боловсруулах явж байгаа. Ингэснээр бол хойд бүсийн иргэд бүсийн онцлогын хэмжлэгийн төвөөр хөгжүүлэх бүрэн боломжтой бүх төрлийн эмчилгээг хийх заавалж Улаанбаатар хот эмчилгээгүйгээр Эрдэнэ хотод одоо эмчилүүлэх боломжийг бүрдүүлнэ. Улаанбаатар хотод дагаж явж байгаа тэнд зөвхөн өвчтөнд дагаж явж байгаа хүмүүс ихтэл эдийн засгийн хувьд л тооцоод үзэхээр Орхон аймаг ч гэсэн тэр нэлдэг те. Ийм боломжийг бас бид нар эрүүл мэндийн салбарт нэлээд төлөв хэрэгжил анхаарна. Ер нь манай Орхон аймгийн боловсон хүчин хэр байд юм бэ? Сүүлийн үед бол ажлын байр дээр л ажиллах боловсон хүчин нэлээдгээс дутагдaltaй байна гэдэг ийм тооцоол судалгаа байгаад байгаа. Тэгэхээр ер нь хэр байна? За ер нь бол бүх салбарт боловсон хүчин ажлын хүчний хомсдолтой байна. Мэргэжлийн. Тэгэхээр бид нар хөдөлмөрийн зах зээлийг судлах хэрэгтэй. Би одоо 21 хоногийн өмнө шуурхаа дээр хөдөлмөрийн зах зээлийг судлах ажлын хэсэг байгуулсан. Ирээдүйд одоо байгаа нөхцөл байдал юу юм? Ирээдүйд ямар боловсон хүчингүүд, ямар мэргэжлүүд хөдөлмөрийн зах зээл дутагдaltaй болох юм? Энийг одоо нөхөхийн тулд бид нар ямар арга хэмжээ авах юм? За мөн дутагдaltaй байгаа нарийн мэргэжлийн хүмүүсийг гадаадад одоо сүүлийн одоо мэргэжлийг эзэмшүүлэх шаардлагатай мэргэжлээ сургах боломжийг бас судалж байгаа. Тэгэхээр энэ хөдөлмөрийн зах зээлийн судалгаа гарч ирсний дараа бид нар одоо явж байгаа хөтөлбөрүүдэд уялдуулаад боловсруучны асуудлуудыг бэлдээд сургаад явах боломж бүрдүүлнэ. Таас ажлаасаас хойш
боон босгох гэдэг талаар яриад байсан. Энэ яг ямар учиртай зүйл байгаа вэ? За яг нийслэл өрийн удирдлагын тухай хууль батлагдсан. За энэ дээр үйлдвэр нийслэл боонд гаргаад авцамынхаа асуудлуудыг шийдвэрлээд өнгөрсөн хугацаанд болоо тий. За манайх боонд босгох өрийн тухай удирдлагын тухай хуулийнхаа заалтан дээр бол шаардлага хангаж байгаа 5 аймгийн нэг нь улсад одоо сүүлийн 3 жил усаас татаас аваагүй орлого төлрүүлсэн аймагуудаас одоо манайх боломжтой тархан боломжтой өмнөх боломжтой гэж харж байгаа. Боонд босгох нэг зөвлөлт нь бидэд хууль бол боломжтой. За хоёрт нь юу гэхээр дөнгөж ажиллаа авчаад Орхон аймгийнхаа өнөөгийн нөхцөл байдлын дээр дүн шийдгээ хийхээр бидэд 50 жилийн настай хотоо тулгымдсан маш олон асуудал. Инженерийн шугам сүлж эрчим хүчтэй. Тэгээд одоо олон жилийн насжилттай байрнууд маань, сургууль цэцэрлэгүүд маань дандаа дулаан алдалтай болсон, шугам муудсан гих мэтчлэн. За эдгээрийнхээ асуудлуудыг ингээд эрх дөрвжил хийхээ зур аргагүй. За хийгээ явуулаа гэхэд бидний нөгөө татврын бааз маань, орлогын баазаа харахаар эрх дөрвжил ер нь бид нар манай багаас бидрээс нэг одоо байгаа Орхон аймгийг өөрчлөх шин төвшөнд яваач боломж ус харагдахгүй. Яг л бид нар нэг үнэлгээ хүлээж ирэх хэрэгтэй. Өөрсдийнхөө байгаа боломжтой орлогодод харуул зарлагаа тодтолох учраас энэ тулгамж байгаа асуудлуудыг шийдвэрлэхээр ёс олигтой юм хийж болохооргүй харагдаад. Тэгээд бид нар боломжит бүх хөдөлгөөнийг судлаад ер нь бол бид нар жил болгоныхоо мөнгөндөө тулгуулж хөрөнгө оруулалттай бүтээн байгуулалтаа хийгээд тэр нь жил дамнаад 2 жил дамнаад 3 жил дамж бүтээн байгуулалт нэг төсөвтэйгээ уялдаж том бүтээн байгуулалт нь явдаг. Тийм учраас нэг үр дүнгийн иргэд хожуу одоо энэ бүр ирэх барьж ясны дараагийн хүмүүсээс нөгөө үр дүнгээ үзэх ч юм уу эсвэл дараагийн бүр ирэх гарч ирснийг өмнөхөө үүсгдэг ч юм уу. Тэгээд нөгөө яг нөгөө хэрэгтэй юмнуудаа зорж ирсэн юмнууд маань хөрсөн дээр боож үлдэхгүй хэлбэр төдий үлдэх ийм өнгөрсөн хугацааны кейсүүд байгаа учраас бид нар боонд босгоод богино хугацаанд зорж байгаа бүтээн байгуулалтаа хийгээд үр дүнгийн богино хугацаанд хүртэх ард иргэдэд хүртэх юм зорилго тэгээд энэ боонд босгоод бүтээн томоохон бүтээн байгуулалт ажлуудыг эхлүүлье. Тэгээд 26 онд эхлээд 27 онд дуусгаад 28 он гэхэд бид шинээр хийсэн бүтээн байгуулалтгүй зорьсон зорилгынхоо 70-80% хийцэн иргэд үр дүнгийн жилийн дотор хүртсэн. Үнэхээр бид нар зөв бодлого барьсан байна уу, буруу бодлого барьсан гэдгийг жилийн дараа дүнгээд явахад бэлэн болгоцсон байя гэсэн зорилготой хийж байгаа. Нөгөө онд омсон барилгуудыг ер нь л тухайн жилдэнд л тий бүтээн байгуулалтыг босгох зорилттой. Тийм ер нь бол тэгж дуусч байгаа. Тэгээд яг онд омч 2 жилдээ багтаж 3 жилдээ багтаж хийдэг ажлууд байгаа л тэрийг л айлгуул 2 жилийн хугацаанд богино хугацаанд дуусгах. Нөгөө талаараа энэ боонд дуусгаж зах зээл рүү их хэмжээний мөнгө оруулж ирэхээр одоо байгаа жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэр аж ахуй нэгжүүд одоо үйлдвэрлэлийн чанартай ажил хийгээл барилгын ажил хийчихэл шугамын ажил хийчихэл тэгэл өвөлдөө нөгөө ажилтныхаа нийгмийн дэдгэл салин өгч чадахгүй үйлдвэрлэлийн чанартай ажил хийгээд ингээ явахаар бид нар их хэмжээний одоо мөнгө оруулж ирээд боонд тусгаад 3 жилийнхаа мөнгийг л нэг үст орж ирэх гэсэн үг. 3 жилийнхаа бүтээн байгуулалтыг 1 жил эхлүүлэх гэдэг юм. Тэгэхээр тэнд оролцож байгаа компаниуд ядгатай л 1 жил ажил хийх үйлдвэрлэлийн чанартай ажил хийх байсан бол 2 жилийн хугацаанд хийх томоохон ажил дээр хамтарч ороод тэнд ажиллаж байгаа ажилчид нь жилийн дөрвөн үйлдвэрлэл нийгмийн дэдгэл цалинтай ийм болохоор эдийн засаг маань тодорхой хэмжээгээр тэлэх юм байна гэж тооцоолж байгаа. Тэгэхээр нөгөө аж ахуйн нэгжүүд томроод иргэд маань орлоготой болоод ирэхээр эргээд нөгөө эдийн засаг маань цаад худалдаа хэрэглэгчд маань дэм болоод очино. Хүний худалдаа авах чадвар нэмэгдээд ирэхээр эдийн засаг өөрөө аяндаа тэлчихнэ. Эдийн засгийн онлоор явчихна. Тэгэхээр бид нар эдийн засгаа жоохон тэлчихье. Тийм учраас боонд гаргаад тодорхой хэмжээний хүртэж ирсэн бүтээн байгуулалтын ажлуудыг урт хугацаанд дуусгаж үр дүнгийн ард иргэд аж ахуйн нэгжүүд хүртэх юм боломжийг одоо судлаад боонд босгоё л гэж зорж байгаа. Орхон аймгийн манаас жилээс жилд бас тэлж гин тий 2-ын хороол, 1-ийн хороол, тулаан хороол цаашлаад бас хэр хэмжээнд бас тэлхийн нь бас үүсэхгүй байгаа. Тэгэхээр тэлгийн хэрээр бол олон барилгачлалт бол бий болж байна л да. Энийг дагаад бол сургууль цэцэрлэгийн асуудлууд нэлээд бас байгаа. Тэгэхээр ер нь энэ 2025 болон таны бүр ирэх хугацаанд ер нь та ямар
том бүтээн байгуулалтуудыг хамгийн дөрөнд одоо барьж байгуулъя гэсэн ер нь бодол зорилт юм байна. За ер нь бол эдийн засгийг тооцоолохдоо аль болох үр ашигтай хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтыг хийж хэмсэл гэж зорж байгаа. За ихчил бид нар боловсролын салбар сая эрүүл мэндийн салбарыг бол би тодорхойлжлаа тийм. Өргөтгөл бариад сувилгын сургууль бариад оюун дэвтэр барина гэж. Тэгээ тоногчгоор хангана гэж эрүүл мэндийн боловсролын салбар дээр одоо байгаа нөөцөө судлаад ирээдүйд бас хүү амынхаа өсөлтийг тооцоолоод Орхон аймагт ер нь сургууль хийх хэрэгтэй, цэцэрлэг хийх хэрэгтэй бас тооцоолоор өгөлдөө суурилсан тооцоо судалгаа хийгээд манайха явж байна. Одоо зөвлөгөө хүрчилж гэсэн өгөлдөө суурилсан динамик тооцоо гаргачих ийм тооцоолорыг боддог гэсэн байдаг байхгүй. Тэрийг л одоо зөвлөгөө хүрчилгээ гаргаж ирэх гэж зорж байна. Тэгэхээр эрхчлүүдэд бид нар одоо 7А орол дээр 2А орол дээр сургуулиуд бол одоо улсын хуралдаа бариад эхэлж байна. Энэ хаврыг эхлээд явж байна. Цаашдаа бид нар дахиад 2 сургууль хэрэгтэй. 1А дээр, Найранд лог дээр. За энэ 2 сургуулийг бонд орхино. За Найранд лог дээр нэг цэцэрлэгийн асуудал байгаа. Тэрийг шийдвэрлэнэ. Тэгээд дахиад нэг цэцэрлэгийн болохоор одоо байгаа төрийн байгууллага байгаа байрыг суллаад ингээд цэцэрлэгийн хүртээмжүүд манайх одоо улсын дундчаас өндөрлөлтөө 98% хамрагдaltaй байна. Тэгэхээр ирээдүйд бид нар 2 цэцэрлэг энэ хугацаанд бол 2 цэцэрлэг хэрэгтэй 4 сургууль хэрэгтэй гэж тооцоолж байгаа. За дээрэс нь төрийн байгууллага нэгдсэн үйлчлэгийг нэгдсэн төв байгуулах гэж байна. Бүх төрийн байгууллагуудыг нэг дор оруулах. Татвар нийгмийн даатгалыг чөлөөснө нэг байрлал уусна нэг сургуулах цэцэрлэг гаргадаг. Одоогийн өртгөр бол нэг 7.8 тэрбум орчим өртөгтэй цэцэрлэг барихад ийм хэмжээний цэцэрлэг барихад 7.8 тэрбум өртөгтэй. Дээрээс нь захиргааны 3 дугаар байр 4 дугаар байр стандарт хэмжиж зүг. За захиргааны 4 дугаар байраас зарим байгууллагын явах юм. Стандарт хэмжил зүг захиргааны 3 дугаар байранд байгаад бүх төрлийн байгууллагуудыг нэгтгээд нэгэд оруулж чад тэнд 78 айлын орон сууц гараад. Тэгээ одоогийн зах зээлийн үнээр бодохоор одоо барих төрийн байгууллагын нэгдсэн байрны өртгөө буцаад бид нар одоо орон сууц цэцэрлэг барих мөнгө гаргаад авчихна гэсэн. Тэгэхээр бид нэг сумаар 2 талаа бодох юм бодлоо. Нөгөө талаараа иргэд маань төрийн үйлчлэгийг нэг дураас авах. За прокурор цагдаа олон газар явахгүй тийм. Тий олон газар явахгүй. Одоо шүүх шинжилгээний алба буруу нэг дөр байхад тэнд одоо үүсвэж байгаа хүмүүс маань нэг дороос үйлчлэгийг авчих. За тэгэл газрын алба улсын бүртгэл хөдөө аж ахуй гэдэг бүгд одоо нэг дор очихоор иргэд нэг дор л үйлчлэгийг авах бүрэн боломжтой. Тэгээ энийг бол бид барих гэж ажиллаж байгаа. За хоёрт нь гуравт нь болохоор бид чанартай автсан гэсэн хөтлөөр хэрэгжүүлж байгаа юм учраас Орхон аймаг ирээдүйн одоо бол өглөөр жоохон төвжирд шүү дээ. Төвжирлийг саруулах, за автцамыг чанартай барих, за салаа уулзруудыг нэмэгдүүлэх, тусгай замыг нэмэгдүүлэхийн хүрээнд бид нар автцамын чанарыг сайжруулах, за нэмж автцам барих, за уулзруудыг өргөх ийм одоо зөвлөх үйлчлэгийн одоо тендер зарлаад ажлын даалгавар нь бий болсон. Эх 7 хоногоос бараг зарлах гэж явж байна. Жишээ нь ковидын тойргийг бид нар давхар гэлэн төхөөгөөр гаргах нэвтрэх тийм боломжийг бүрдүүлээд хойгоор одоо Баян дээр медиас Баян болоо хүртэл хойдлын замыг холбоож өгөөд шууд нөгөө одоо бидний нөгөө бүхэн өргөний замаараа тойроод гэр орол руу явах хүмүүс явах боломжийг бас бүрдүүлж одоо ачаал ихтэйгээ Орхон моолын уулзуур, Баянгийн уулзуур, Куитийн уулзуур эдийг бол өргөтгөөд шинжлэх ийм ажлуудыг бас төлөвлөж байгаа. Дээрээс нь Дүмгийн А-мянгийн замын Дүмгийн араас Эрдэнэт үйлдвэрийн уулзуур хүртэлхийг 4 ихнээ болгох. Энэ дээр жоо ачаалтай байгаа учраас за энэ ажлууд л бол бид нар их жил бондуудаа зориулаад ингээ явна гэж зорж байгаа. Олон ажлуудыг бол хийж хэрэгжүүлэхээр бас төлөвлөж байгаа юм байна. За ажлууд эхэлж хийгдэж эхлээд гацах тохиолдол байгаад байдаг байхгүй. Одоо жишээ нь А-мянгийн замыг бол 4 ихнээ болгоно гэдэг ажил бол одоо ингээд гацсан байдалтай байна тий. Иргэд үлээ одоо өнөөдөр ямар нөхцлөөр замаар явж байгааг бол одоо хүмүүс олгол мэдчихэж байгаа. Тэгэхээр яг энэ мэтчлэн ингээд тий хийгдэж эхлээл ямар шалтгаанаар байдгийг ингээд омнооч мөнийг 2 жил болохын тохиолдол байгаад байна л та. Тэгэхээр энэ дээр яаж хяналтын системийг та яаж бий болгох вэ? Мэдээж тэр чинь захиалагч компани тендер шалгараад хийгдэж байгаа тий.
хяналт суулынуудаа гэж хараад байна л да. Тэгэхээр хяналтын системийг яаж бий болгох вэ? Хөрөнгө мөнгө бүх асуудлын шийдэл өгчүүл байна л да. Гэтэл одоо гүйцэтгэл байхгүй байна уу гэж хараад байна. Тэгэхээр өнгөрсөн одоо жил одоо Монгол Ерөнхий сайд 2023 онд ирээд Эрдэнэ төлбөрөөс 50 тэрбум төгрөгийн автоцом тавих мөнгө тавьсан. Тэр бол 11 сарын ихэр байхгүй тий. 10 сарын сүүлээр ирсэн. Тэгээд 50-гууд бидэрт нөгөө зураг зурах одоо зөвлөх хүчгээ зураг зурулах ажлууд. Тэрийг барилгын хөгжлийн төвөөр магадлангаар оруулах ажлууд байгаад байсан байхгүй. Тэгээд нөгөө зураг нь удаашраад дээрэс нь тэнд жиг удаашрсан олон шалтгаан байгаа л да. Нэг шалтгаан нь Монгол Улсын эдийн засаг 2023 онд 11.9 их найд төгрөг байсан бол 24 онд 22 их найд болцсон байхгүй. Тэгэхээр энэ хэмжээний барилга байгууламж хөрөнгө оруулалтын ажлууд бүгд барилга хөгжлийн төв эрчим хүчний хөгжлийн төв дээр очиод нөгөө магадлангаар оруулах гэдэг бүх ажил гацсан. Удаашрсан. Яг бол тухайн жилдээ тэр одоо хөгжлийн төвүүдийн магадлал хийдэг юмнуудын оронтой нэмж өгчөөс өнөөдөр ингээд 100 зураг хянах байсан бол 200 зураг хянах болдог ч нэг үнэтэй. Энэ ачаалаас болоод дээрээс нөгөө зураг зурдаг Монголын компаниуд төр чинь ачаал нэмэгдээд тусгайшуулдаг юм. Тэгээ ингээд удаашрж явсараа гал ихэнх ажлууд зургууд нь 6 сар 5 сар дуусаад тендерээ зарлангууд тендер дээр янз бүрийн байдлаар одоо орсон компаниуд санал гомдол гаргах, зарим нь шууд явсан ажлууч байгаа, зарим нь одоо шүүх цагтаагаа шүүхээр шийдвэрлэл хүртэл явж байгаа ажлууд байна л да. Энд чинь нөгөө компаниуд оролцоод энэ шалгаруулсан компанийн гомдол гаргаад тэгээ үндэстэй үндэстгүй нэг тийм мэдлэг байнг тогтоох гэдэг ингэж цаг хугацаа авсан ажлууч байгаа. Бид нар эх хичээлийн хугацаанд бол одоо зөвлөг хүртэхийн дээр эртхэн зарлаад бүх ажлуудыг магадлангаар оруулаад намар бид нар төсөв хэлэлцэхэд бүх ажлууд бэлэн болцсон. Тэгээд одоо ол төсвийн цаглахын дагуу аймаг бол жил болгоны 12 сарын 5-ны дотор батлах хэрэгтэй. Тэгээ 12 сарын 5-нд баталчих юм бол бид нар шууд 12 сараас ахуулаад зарлчих юм бол за гомдол гарах хугацаа, шийдвэрлэх хугацаагаа тооцоолж байгаа юм бид нар 2026 оны хавар газар гэсээд ажил явах, барилгын ажил явах үед бол эхлүүлчих юм бол богино хугацаанд дуусгана гэсэн бодолтой байгаа. За хяналт талдаа бол яагаргүй мэрэгжлийн хүмүүс дутагдaltaй байгаа. Тэгвэл бид нар ажилтгал төрийн байгууллагууд хяналтаа сайжруулах, гүйцэтгэгч компани дээр хяналт тавих үүргээ бол цааш нь бол одоо сайжруулах явчихна. Дээрээс нь засгийн газрын сая 2025 оны тогтоолоор хуучин бол мэрэгжлийн хэлтийн газар байсан бол одоо салбарын хяналтын хилтэс байгуулагдаж байгаа аймаг дээр. Архивын аймгийн тамгын газар дээр архивын хилтэс архивын газар манай дээр харайл гэдэг юм бол одоо алба болоод архивын алба болоод тусдаа гарчиж байгаа. Тэгэхээр манай дээр орон тоо тэр өөрчлөлт орохгүйгээр хуучин орон тоогоороо салбарын хяналтын хилтэс байгуулагдаад тэр дээр одоо мэрэгжлийн байгууллагууд буюу одоо хяналт тавьдаг байцаагч нар маань хилцтэй хариалагдаад ингээд одоо нөгөө одоо иргэдэд ойлгомжтойгоор хэлэх юм бол мэрэгжлийн хяналтын жижигрүүлсэн хөтөлбөр аймгийнхаа хилцтэр үйлдвэрч байгаа байхгүй юу? Хяналт тавих инженерүүд дээр нэлээд хариуцлагатайгаар ингээд хандаа явчих боломжтой гэж харж байгаа. Та сая сургууль цэцэрлэгийн асуудлыг бол хэлгээд бас зөв гарцаар шийдвэрлэх гээд байна уу да гэж бас харчлаа л да. Одоо бас нэлээд гаццсан сургууль цэцэрлэгийн барилгууд байгаа даа л да. Эдгээрийг бас яаж одоо бүрэн хэмжээнд ашиглалтанд оруулж тэнд хүүхдүүдийг одоо сургах боломж нь бас хэдэн жилийн дараа бий болохоор байна вэ? За засгийн газраас 2025 бол 26 онд шинээр бүтээн байгуулалт хөрөнгө оруулалт ажлуудыг аймагуд тавихгүй гэдэг ийм бодлого барьж байгаа. Тийм учраас 2025 онд усаас маад нэг одоо хөрөнгө оруулалт ажил байхгүй гэж. Засгийн газраас 14 мега төслөг хэрэгжүүлж байгаа. Тэгээ илүүгээ анхаарлаа хандуулж байгаа. Нэг хоёр дуусаагүй барилгууд дээр анхаарлаа хандуулж байна. За манай аймгийн хувьд бол 9 одоо барилга байгууламж удаашралтай явж байна. За 5 оноос хойш баригдаад явж байгаа барилгууд байна. За мөн төсөв мөнгө дээр гаццсан ажлууч байгаа юм. Тэгэхээр бид нар 2026 он гэхэд энэ ажил хэсэг байгуулсан 26 он гэхэд одоо байгаа энэ 9 барилгыг бол дуусгана. Улсын төсөвтэй шүүхээр явж байгаа, цагдаагаар явж байгаа юм эзлэн шийдвэрлээд улсын төсөвтэй тавих боломж байгаа бид нар аймгийн орон нутгийн төсвөр үйлчлүүлэн барих иймд одоо бодлогыг бариад ямарсаа 2026 он гэхэд бол энэ 9 удаашралтайгаа барилгыг бол бүгдийг дуусгах гэсэн зорилт тавьж байгаа. Саяхан бас
засаг даргын томилгоонууд нэлээдгүй бас хийгдлээ. Тэр дундаа бас засаг даргын орлогчнуудыг нэлээдгүй бас тавилаа гэж ярьж байна. Цаашлаад дахиад ч орлогчийг томилох одоо ярианууд бас яригдж байна гэдээ ярьж байна. Энэ дээр бас тас албан ёсноос тайлбар өгөөч. Эрдэнэт хотын захирагчийн орлогч гэж бас томилогдлоо тий. За төсөл хөтөлбөр хариуцсан удирдагч гэж томилогдлоо. За Орхон аймгийн засгийн орлогч гэж бас ингээ байна. Хэрэг 3 санхүүжилтэн дээр бол албан тушаалтан бол одоогоор томилогдсон байна. Дөрөвтг нь бас яригдж байна гэдэг ийм мэдээлэл байгаа дээ. Тэгэхээр эдгээр хүмүүсийг ямар одоо хууль журмын дагуу томилсон. За Орхон аймагт ийм олон орлогч байх ер нь шаардлага байсан уу? Эдгээр хүмүүс ингэж томилогдсноороо Орхон аймгийн иргэдэд ямар үр өгөөжтэй байх вэ? За Орхон аймаг бол өмнө нь бол хэмнэлтийн тухай 2024 22 оны 4 сарын 29-нд батлагдаад за аймагуд нэг орлогчтой, нийслэл 2 орлогчтой. За төрийн өмчт компаниуд бол орлогчгүй байна гэсэн юм хуулийн заалтын дагуу бол цомтолд орсон тийм. За одоогийн Орхон аймгийн үед бол яг одоо хуулийнхаа дагуу бол соёчгүй дарга байгаа орлогчууд. За сая хин мөнгөлөө дарга бол томилогдсон. За энэ болохоор засгийн газрын хэрэглэх газраас засгийн газрын бүтц аймагын бүтцийг тодорхойлохдоо за 2025 оны 7 сараас хэрэгжих хот хэрэгцүүн тухай шинжилсэн найруулга хууль байгаа юм. Энэ дээр дархан Эрдэнэт хот бол усын зэрэгтэй хот учраас одоо ч Орхон аймаг бөгөөд Эрдэнэт хотын захирагчийн орлогчтой байж болно гэсэн заалт байгаа учраас энэний хүрээнд Орхон аймаг дархан хот хоёр бол орлогчтой байж болно гэж засгийн газрын хэрэглэх газраас засгийн газар зөвшөөрөл нэрчсэн. Зөвхөн 2024 оны 12 сард ирсэн. Манай хоёрт. Тэгээ манайг бол томилоогүй явж байгаа сая томилж. Дархан бол 24 оны 12 сард томилжсэн. Бид нар бол энийг бас нөгөө хэмнэлтийн тухай хуулиараа бас болохгүй юм байна гэдэг ингээд төвийн газар болон засгийн газар хэрэглэх газар руу төрийн аудитлоо бас бичгүүд явуулаад тэгээд энэ бол хэмнэлтийн тухай хууль биш шинжилсэн найруулгын хүрээнд бол болох юм байна гэдэг зөвшөөрөл ирсэн учраас бид нар томилоод явж байгаа. Сая төлөвлөсөн гэсэн. За төсөл хариуцсан удирдагч гэж байгаа энэ орлогчийн статустай биш хүмүүс гадаад гэдэг. Орхон аймаг 50 жил болж байна. Илгээлт хийцтэйхээ 50 жилийн 2024 онд тэмдэглэсэн. Энэ дээр үндэстэд 2000 цаашид Орхон аймаг юу яаж хийж байгаа юм бэ? Эрдэнэт үйлдвэр маань зогссон тохиолдолд үйлдвэрээс хараат тусаар хөгжих ямар боломж байна гэсэн. За хөгжлийн төлөвлөгөө боловсруулад Эрдэнэт шинэ илгээлт 50 гэсэн хөгжлийн үйлдвэр боловсруулад 12 төсөл хэрэгжүүлэхээр зорьсон. За энэний 6-ыг нь Эрдэнэт үйлдвэр хэрэгжүүлнэ, 6-ыг нь Орхон аймаг хэрэгжүүлнэ. Тэгэхээр Эрдэнэт үйлдвэрдээ ч гэсэн одоо төсөл хариуцсан менежергээ сая бараг 5 менежер тавьчихв тийм. Тэгэхээр бид нар юунд засгийн тамга газарда төсөл хариуцсан менежер тавигдчих. Дээрэс нь эн чинь зөвхөн дотоодын төсөл биш, гадаад дотоодын төсөл хөтөлбөр хариуцсан менежер болж байгаа. Удирдагч болж байгаа. Менежер манайх бол удирдагч гэж байна. Энэ бол төслөөсөө сангуужээд явах юм одоо удирдагч байхгүй. Тэгэхээр Эрдэнэт үйлдвэртэй хамтарч ажиллана. Орхон аймгийнхаа 6 шинэ илгээлтийгэд хүрээнд байгаа 6 хөтөлбөр хариуцж ажиллана. Дээрээс нь гадаадын гамшигт төсвөлтэй гот Европын сэргээн босголтын аймаг дээр хэрэгж байгаа хөтөлбөрүүдийг хариуцсан удирдагч заавалж томилох хэрэгтэй. За өмнө нь бол манайхаар томилохдоо орлогчийг томилчоод тэгээд орлогчид явж ирсэн бол одоо бид нар төсөл хариуцсан тустай юм удирдагчтай болчоор тэр маань шууд нэг гадаад дотоод төслөө бүрэн хариуцаад ингэ явчихаар энэ статус юуны хувьд бол орлогчийн статус биш байхгүй юу. Гадуур явахдаа л 3 орлогчтой байна, 4 орлогчтой болох гээд байна гэдэг. Дөрөвдөж 4 орлогч бол байхгүй. Одоо байгаараа л 2 орлогчоор бид дөрөвдөх орлогчийг яригадаад байгаа шүү дээ. Энэ ер нь цаашаа томилох юм уу? Эсвэл энэ бол зүгээр иргэдийнүүдээр хийж байгаа. Иргэдийнүүдээр хийж байгаа л яриа. Тийм, энэ бол томилогдохгүй тийм. Одоо байгаараа л өмнө 2 байсан. Одоо бид нар хотын зэрэгчийн орлогч, нэг нь Орхон аймгийн засгийн орлогч 2 дотоогоор л явна гэсэн. Орлогчдод нэмэгдээд энэ Орхон аймгийн иргэдэд ер нь хэр өрөвөжтэй вэ? Ажил нэлээд хурдан явна гэж харж болох уу? Ер нь бол Орхон аймаг чинь маш том аймаг л да. Маш олон салбартай. Тэгэхээр дид үтс. За бусад аймагуудын хувьд бол нэг дид үтсийн үед л харилцсангүй бага байдаг байхгүй. Манайд бол давуу дид үтсийн салбар
тустай байхгүй болохгүй. Яг гэвэл Эрдэнэ булган гэж байна. Эрдэнэ булган бүхэл 11 аймгийн 117 120 сум гэж хариуцдаг. Тэгэхээр энэ дээр заавалч хүн байх хэрэгтэй. Дулааны станц гэж байна. За тэгээд Эрдэнэ тус. За өөрөө хот ч өөрөө манай Эрдэнэ чинь өөрөө хот. За олон сумгүй учраас яг хотод тулгамдсан олон асуудлууд шүү дээ. Одоо манай инженерийн чухал зүйлчээ тийм эрчим хүчний асуудлууд байна. Тэгэхээр энэ дэдвүүц сервисцэн орлогч бол заавалч байх хэрэгтэй. Нийгмийн салбар маань угаасаа том. Бүх салбар ард иргэдийг хамарсан чинь нийгмийн салбар учраас нийгмийн салбар гэсэн том учраас хоёр орлогч хоёулаа өмнө байсан шигэ хоёр салбар хариуцаад явна. Манай Орхон аймаг бол улсад бол төсвийг үл бүрдүүлдэг аймаг байгаа. Тэгэхээр 2025 онд хичнээн тэрбум төгрөгийг төсвөөс бүрдүүлэхээр байгаа бай. За улсад одоо 145.9 тэрбум төгрөгийг төлөвлөх. Өнгөрсөн жил бол бид нар 135.6 тэрбум төгрөг төлөвлөх байсан. 137 орчим тэрбум төгрөг төлөвлөсөн. Манай дархантай харьцуулаад идэг л да. Дархан бас нэлээд хөгжөөд байна тий. Орхон аймаг ингээд хөгжил жоохон ингээд сүүлийн үед бол юм ударшилсан байдалтай байгаад байна. Гин харьцуулаад байгаа гэдэг л та. Тэгэхээр энэ сонсохны бол дархны хувьд бол улсын төсвийг бүрдүүлэлт бол манай Орхон аймагаас бол хэд дахин бага төсвийг бүрдүүлдэгэ гэж ярьдаг. Тэгэхээр нөгөө юм иргэдийн нод юм харьцуултыг буюу иргэдийн одоо мэдээлэл нэлээдгүй дутмаг байна уу да гэж хараад байдаг л та. Орхон аймаг өөрөө за дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ бол Монгол улсад тэргүүлт нэг хүнд ногдод дотоодын нийт бүтээгдэхүүнээр. За татврын орлогын хувьд бол манайхны 373-аас 75 тэрбум төгрөгийн одоо манай Орхон аймагт байна гэсэн үг байхгүй 373 тэрбум төгрөг байна гэсэн үг. Тэрнийхээ 145-ыг улсдаа өгчөж. За үлдсэн мөнгнөөс нь бид нэр одоо байгаа төрийн албан агчдаас цалин төрийн байгууллагуудаа урсгал зардлуудыг тий одоо цахилгаан дулаан эдрийг хариуцж байна. Дээрээс нийгмийн салбарууд хариуцж байна, бүтээн байгуулалт хариуцж байна. Тэгэхээр нөгөө нэг цалин мөнгөө тэгээ бид ч нөгөө ах хүнтэй хороогоо халамжаа тэгээ дээрээс нь одоо босоо өдрлөгтэй ч гэсэн Орхон аймаг л одоо төрийн байгууллагуудаа 20-40% орон нутгийн нэмэгдлийг өгч шүү дээ. Өнгөрсөн энэ жил ихтэл бид 15.6 тэрбум төгрөг өгч шүү дээ. Тэгэхээр энэ мөнгнүүд чинь ингээ нөгөө 145-ын өгчгөөр цаана нэг 230 орчим тэрбум төгрөг байна. Эний 230 орчим тэрбум төгрөгөөс чинь нөгөө цалин мөнгүүд асараад шинэ бүтээн байгуулалт нь ерөөсө 114 тэрбум төгрөг байхгүй. Тэгэхээр 114 тэрбумаар бид их жилийн 3 жилдээ үржүүлэхээр нэг жилд 330 орчим тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт Орхон аймагт хийн. Энэгээр бид нар ирээдүйгөө тодорхойлно, одоо байгаа тулгамдсан байгаа асуудлуудаа шийдвэрлэнтэй. Дархан бол эсрэгээрээ улсад өнгөрсөн жил эхлэл 1.2 тэрбум төлөвлөсөн. Манайх 2024 онд 135.4 тэрбум төлөвлөх ёстой байсан бол дархан 1.2 тэрбум. Энэ жил эхлэл дархан 1.8 тэрбумыг төлөвлөж байхад манайх 145.9 тэрбум. Энэ хоёрын дасаг зэрэг байгаа зү. Манайх дархан шиг 1.8 тэрбум төгрөг төлөвлөлийг бол манайд цаана 144 тэрбумаар бид одоо зорж байгаа юм хангалттай хийжтэй. Тэгээд дээрээс нь тэд чинь улсын хурлын 3 гишүүнтэй гуруулаар нэг сангийн сайтай учраас тэдний тулгамдж байгаа асуудал дутуу юм байх юм бол улсаас тавиад өгч. 2024 онд дархан улсын хөрөнгө оруулалтаар 128 тэрбум төгрөг зөвхөн шинэ бүтээн байгуулалтанд 128 төгрөг тусцуулж шít. Тэгэхээр бидний төлөвлөлтөг мөнгө дархан руу орчиход байгаа байхгүй. Зүгээр наагур ойлгох тий. Бидний улсад төлөвлөлтөг мөнгө ерөөсөө дархан руу хөрөнгө оруулалт очиж байгаа байхгүй. Тэгээд нэг намаас сонгогдсон 3 төлөвлөгч байгаа учраас тэндлүү чинь тойрогдлогоо юм хийгээд авчаад шүү дээ зөв. Манайх өнгөрсөн 2024 онд нэг л төлөвлөгчтэй шүү дээ. 3 төлөвлөгч Эрдэнэтэйг төлөвлөж байгаа ч гэсэн хоёр нь ирж ажилласан. Та бүхэн одоо сайн мэдчихэж байгаа л одоо Норвей Алтувыг Босоо Гамбаа тий Дамбай Батлууд гэсэн. Дамбай Батлууд тугаал ажилласан 4 жилийн хугацаанд 35 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт улсаас орж ирлээ шүү дээ. Тэгэхэд дарханд жилдээ 120 тэрбум гэж бодохгүй. Тэгэхээр чинь асар их зөрүүтэй тэр хэмжээний мөнгө дархан руу ч юм манай Эрдэнэт рүү орж ирэхэд манайх адилхан л тэрнгэрч бүтээн байгуулалт ихээр юм өөрчлөгдсөн шүү дээ. Тэгэхээр иргэд маань ч гэсэн энийг сайн ойлгох хэрэгтэй. Одоо харин харьцангуйс хойд бүсээс 8 гишүүн байна. Төлөөлөл нь. Гэтэ 3-2-2-2-ороо бас хуваагдаж байна нутгаас. Тэгэхээр одоо манайхаас яг төлөөл 3 гишүүн байна. Эдгээр маань бас гэсэн эрхчлүүд бас аймагтайгаа нэлээд хамтарч ажиллаад олон хөрөнгө оруулалтад дэмжлэг болох байх.
Тэгэхээр бас нөгөө дархантай жишээд хөгжлийн хувьд яриад байгаа хувьд бол бид нар хэрвээ дархан шиг хөрөнгө оруулалттай байсан бол бид ч гэсэн өөрчилж чадна. Тийм учраас бид нар эхлээд зөв бодлогоо тодорхойлох хэрэгтэй, зөв зүйлээ зорилттой төвшүүлэх хэрэгтэй. Ингэж бид нар зөв явах хэрэгтэй. Таны хувьд бас иргэдтэйгээ бас 7 хоног болгон уулзалт зохион байгуулж байгаа тийм. Тэгэхээр хичнээн иргэд манаас ирж уулзж чинь энэ иргэдтэй ингээд уулзснараа хэр бас үр дүн гарч ийн. За иргэд маань хөвчлэн бас ямар асуудлуудыг бас танд одоо санал болгож ярилцж байна. Хэлж байна. Ер нь тий би шуургадаж бас хэлжээс иргэд маань ер нь уулзж байгаа гэдэг 60 70 орчим бол орон сууц гэж байна тий. Орон сууц бол аймгийн хэмжээнд боломж байхгүй. Тийм учраас энэ их одоо ирэлт байгаа байхгүй юу? Одоо хүний хүсэл шүү дээ. Тэгэхээр бид нар энийг яаж нийлэл дээр хангах уу гэдгээрээ саяхан би нэг бонд уусгаж төрийн байгууллагын төлөвлөсөн нэг орон барилга барьчихаар 78 айлын орон сууц бий болно гэдэг байгаа тийм. Тэгэхээр иймэрхүү байдлаар бид нар орон сууцчлах хөтөлбөрийг засгийн газраас барьсан шиг бид нар ч гэсэн илүү төлхөө одоо арай 260 айлын орон сууц шиг хямдхан орлогод нийцсэн орон сууц шиг тийм хямдралтай үнээр одоо орон сууцуудыг хувийн хвшлийг бариулахаар зорж байгаа. За орон сууцны үн нэмэгддэг 3 зүйл гэдэг байхгүй. Нэг нь инфляц. Нэг инфляц уусаа өсөлтөөрөө дисхийн өсөлтөөрөө тооцогддог учраас бид энэ дээр нөлөөлж чадахгүй. Хоёр дахь нь газрын үн үүд. Газрын хувьд бол газраа үнэтэй авчих юм бол өгөөл худалдаа авч байгаа худалдаа авахч нар тийм дамт авчрах байхгүй. Үн нэмэгдэх гэсэн. Хоёрт нь болохоор гуравт нь болохоор дэд үтсэд. Нөгөө цахилгаан, дулаан тий стевик тэбэрүүд чинь барьж өгөх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр энэ хоёрыг иргэчид бид бариад өгчөө. Тэгээ газраа өнгө өгчөө. Тэгээд тэн дээр хувийн хвшлүүд барихтаа метр квадратыг засалт хямдхан борлуулаарай. Эсвэл та нар эндээс тэдэн айл барьж байгаа бол тэдэн айлыг хямдхалтайгаар бусдын зах зээлийнхаа үн дээр зараач гэдэг ийм л бид нар бодлого барих гэж зорж явж байгаа. Тэгэхээр нөгөө иргэдийнхээ хүсэж байгаа эрэлтэнд нь нийцүүлсэн бодлогыг бид нар иргэчүүдэд барина. За тэгэл ер нь аймгийн стат дээр бол ер нь тэгэл асуудал шийдвэрлэх хүмүүс орж ирж шүү дээ. Тэгэл тэр болгоны чинь бид нар шийдвэрлэх тах нөгөө бирд биш учраас асуудалтай. Тэгээ сайнтай муудаа дуудаж гардаг, тэгдэг ингэдэг гэл ингээл файл энэ ч угаасаа нэг төрийн явах хэвээр ажил явдаг л. За миний хувьд бол ерөөсөө цаа ярьдаг эхлэх гэсэн би ерөөсөө хүн ярьж байгаа тийм хүний хүчлийг хийх хэвээр, гэр бүлийг хийх хэвээр. Дараа нь бид нар хүссэн үсэг мөнгө байх дээр бүтээн байгуул өрнөл явдгаар явна. Тэгэхээр бид нар тэд хүний хөгжлөд дараа нь эдийн засгийн ажил дэлгүү тэгээ бүтээн байгуулалтаа ингэж барьж ухаар төлөвлөж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө иргэдтэйгээ уулзаад байгаа нь иргэдэд тулгандаад байгаа асуудлууд дээр зөв бодлого бариад зөв асуудлыг шийдвэрлэх юмсан гэсэн үгнээс л яваад байгаа. Дөрөвдөх болгонд иргэдтэй уулзж байгаа маргаас хойш би уулзсан. Түрүүн цааш шиний дараа дөрөвдөхөд уулзсан чинь уулзах хүмүүс бас шинэлээд 2 3 хүн байхаар за тэгвэл дараа 7 хоногт шилжиж чигээд маргаашнаас уулздаг гэдэг чинь да мөн иргэдээс ирсэн санал хүсэлтүүд тэд чинь дандаа хүсэл тавьдахгүй саналууд байлаа шүү дээ. Бас аваад хэрэгжүүлчихээж саналууд зөндөө гарч иж байгаа. Тэр саналын үндэстэй тулгамдж байгаа асуудалтай нэрч үзчихэд энийг хэрхэн хэрэгжүүлж боломжтой байна. Одоо эрхчлүүдэд яаж хэрэгжүүлэх боломжтой байна. Тэгэх юм бол зурагчлалын зурвалчи одоо шийдэх га боломжтой юм бол төрийн байгууллагатайгаа хамтраад боломж төлбөрөөр шийдэж асуудалтай шийдвэрлэж явчихсан. Ийм л үүднээс иргэдтэй их ойрхон байд. Иргэдээс яагаад гэвэл төр өөрөө төр иргэнийг төртөө холбох гүүр нь төрийн албаагч таахгүй. Тэгэхээр бид нар зөв бэжэж, гүүр ганхгүй бэжэж иргэд төрийн үйлчлэгийг зөв шугамар авна. Иргэд төрөө ойлгоод гэсэн тохиолдолд төр өрөө хүчтэй бодлого тодорхой байх хэрэгтэй. Тэгэхээр бодлого маань иргэдэд ойлгомжгүй бодлого шийдвэр гаргаад тахад л иргэд бүхэндээ тань. Тэгэхээр иргэдэд ойлгомжтой байхын тулд өөрсдөө хэрэгжүүлж байгаа асуултанд нь бидрээс сууж байгаа асуултанд нь хэрэгжүүлэх ажлуудаа за өөрсдийн тавьсан санал хүсэлтийг болжуул газар дээр шийдвэрлэх. За боломж байхгүй бол дараа жилд судалж бодлогод оруулах, төлөвлөгөөнд оруулахыг зорж явж байгаа. Хойлоо ярьслыг ихэнд та хүний хөгжлийн талаар буюу Орхон аймгийнхаа иргэд рүү чиглүүлнэ гэж бас ярьсан байгаа. Ярьцлагын төгсгөлд ер нь бямдашийн зөрөгтэй иргэд чинь би те хувийн талаас нь таныг бас иргэдтэй өөрийнхөө талаараас те би ийм хүн гэдэг мэдээллийг бас өгөөсэй гэж хүсэж байна. Дээрээс нь бас гэр бүлээс танилцуулж таны хувьд бас энэ ажлыг авснаасаа хойш
ер нь гэр бүлдээ ерөнхийдөө цаг зарцуулдаг юм бол одоо ингээд харж байхад бол өдөрт бол олон иргэдтэй уулзаж үйл ажиллагаанд бол нэлээдгээс оролцож байна да. Тэгэхээр энийг ажлын хажуугаар яаж бас гэр бүлээ зохицуулж байна. За манай гэр бүлийн бит хоёр Жарлан сум танилцсан. 2007 онд их сургууль 2006 онд төгсчөөд 2007 онд Хаан банкнд очиж ажиллаад манай ихнэр маань 2008 онд Жарлан сумд бас ерөнхий сургууль багийн багш ажиллаад тэгээ танилцчихсэн. Маа Жарлан сумд манай ах トゥ хамаатан сад бол байдаг. Гэтэ Жарлан сумын ард иргэдтэй ах トゥ шиг болсон. Тэмч учраас би 2007-оос 2011 он хүртэл Жарлан сумд ажиллаж байгаад банкны салбарт ажиллаж байгаад энд тухайн хадгаламж шиг одооны бол төрийн банкны тооцны мэрэгдсэн мэрэгчлэл тооцны захирлаар ажиллаж байгаад тэгээ 2016 онд улс төрд ороод очиж дэвшсэн. Тухайн үед хамгийн өндөр саналыг манай иргэд манаад өгөө. Тэгээд манай Монгол Ардын нам манаас сэтгэл үзүүлж 8 жил сум удирдах боломжийг өгдөөсөн. Тэгээд Жарлан сумаас бол яхаарахгүй одоо манай гэр бүл салшгүй холбоотой. Тэнд манай өр хүүхдүүд маань төрж өсөж тэгээд цуг ингээ явж байгаа. Тэгээд манай их нэрийг баярыг эрдэнэтэй гэж багийн багшийн мэрэгчлэлтэй. За одоо бол 13 дугаар сургууль багийн багшаар ажиллаж байгаа. Гэхдээ одоо бол хүүхд тарах чөлөөтэй. За манайх 4 хүүхэдтэй юм нүртгэн. 2 хэрэг хөдөлтэй. 2 хэрэг бандтай 2 баг маа тий. Тэгээд гэр бүлийн аз жаргал ерөөсөө өр хүүхд юудаг. Тэгэхээр сайн аав, сайн эцэг байхын тулд эхнэрээ зүг ойлгох хэрэгтэй. Битээ үнийг хөндлөж хайрлаж өгдөг. Тэмчээс миний ястгагийн хинч хэлсэн гэр бүл доктортой байж дараагийн хөгжлийн тодорхой явнаа хүн зөв хүн үжиж зөв гэр бүлээс зөв хүн гарч ирэх учраас доктортой гэр бүлийг доктортой хөгжлийг тодорхойлохын тулд соёнгийн гэр бүлийн ажлыг эхлүүлээд хүн амын нийгмийн салбарын хөгжлийн бодлогоо биеиндээ уялдсан, биенийг дэмжсэн хөтөлбөр усуулаад дэрэгдүүлэлт батлуулах явж байгаа. Тэм учраас гэр бүл болгон бас аз жаргалаар дүүрэн байх болтгоо. Тэр дундаа өр хүүхдүүд нь аз жаргалтай байх юм бол эцэг их ч гэсэн аз жаргалтай байдаг. Тэгээд бүх Орхон аймгийнхаа Эрдэнэт хотынхоо айл өрх болгонд бас аз жаргалын дэд хүсээрээ яваад. Гэр бүлээс хэрэг цаг зарцуулж байна. Боломж гарч байна. За ер нь бол өглөө гараал нэг бүлгээр болчихчих. Тэгээ гэр бүлтэй айлхал цаг зарц гарахыг бодож байна. Гэхдээ одоохондоо бол ер нь гаргаж амжихгүй. Сая цагаас гараад нэг хэсэг бас 5 хоног амарлаа. Тэр хугацаанд л бас хамт айлмтаар шинэлж хүн хүлээж авч та гэр бүлтэйгээ 5 хоног сайхан байлаа. За баярлалаас нэлээдгүй олон чиглэлээр бол асуулт асуух бол асуултууд бол нэлээдгээс үлдлээ. Тэгээд дараа асуух боломжууд манаас гарах ухаа гэж бас найдаж байна. Тэгээд иргэдэд бас хэмжээний бас мэдээлэл өгснээр маш их баярлалаа. Тэгээд ярьцлага хийгээ сууж байхдаа харахад та яг бүх ингэ ярихтаа инээж ирдэг юм байна. Тэгээд цаашаа ч гэсэн бас энэ ирчээ битээс алдараа гэж бас хүсье. Тэгээ ажилтны амжилт хүсье баярлалаа. Тэгээд манаас үзэгчдээс өөрөө бас санаж бодож явж байгаа хэрэгжүүлж байгаа ажлын талаар багахан суулцсан маш баярлалаа. Тэгээд ажилтны амжилт хүсье. За баярлалаа. Тэгээд бүх одоо Эрдэнэт хотынхоо иргэдтэй хандаж за видеодын хэрэгжүүлэгч байгаа бодлогыг дэмжиж за ялангуяа гэр бүл доктортой байж өрх гэр аз жаргалтай байдаг учраас видеодын хүн амын нийгэмлүү чиглэсэн соён гэр бүл гэж хамтдаа ороорой гэдгийг уриалж байна. Тэгээд бүгдэнд сайн сайхан хүсье. За баярлалаа.